үзэгч танд орой мэнд хүргэе. Late Night with Содгүй шоу эхэлж байна. Давтаа морилно. За тэгээд Улаанбаатар хотод хөл хорионы асуудал бас одоо хүртэл дуусаагүй байгаа. Тийм болооч тэр бид өөрсдийн нэвтрүүлгийн үүрэг хариуцлагаа хүндэтгээд бас олон хүн цуглуулаагүй байгаа. Одоо энд яг салгатшаад байгаа нөхдүүд бол одоо энэ манай зураглаач нар, дууны инженер ингээд зочид маань л зөвхөн ойрлож байгаа. Тэгэхээр бас та хэд маань бас нэг нь бас нэг тийм нэг 10 хүний дайтай бас өнөөдөр орилоод өгөөрэй тий. Цөөхөл байгаа юм чинь тий. За. Йоо, та гурав ямар амар хашгирт юм бэ? Гуруулах нь юм байж ёо. За тэгээд хотод маань ас өвчин том 37 дахь тохиолдол илэрсэн гэж байна. Гэхдээ бас хэдүүлээ ирчээ авч алдаж болохгүй бүгд амны хаалтаа зүгээрээ гараасаа угаагаар ариун цэврээ сайн сахиараа. Тэгэд хотод маань өнөөдөр аягүй гоё юм харлаа л та. Ингээд машинтай ариутгал хийгээ явж ийн ингээд гэд тэгсэн чинь ард нь яг хоёр пүрүүс дагаад ингээд яг усанд ороо яваад байгаа байхгүй. Тэгэхээр зам хувираа хоёр пүрүүс л ингээд ард нь ороо яваадсан. Тэр хоёр хизээч өвчин тусахгүй бах. Тэгээд хоёртай амжилт хүсье бас. За тэгээд шоу маань карантины үеэр бас айгүй юм болж байна. Энэ гэр чинь бас ямар олон юм хувирах чадвартай юм бэ те. Энийг юусоо мэддэггүй байсан бэ бид нар. Тэгээ ингээд нэг өрөөнд дасгалын өрөө болчих байна. Тэнд нь ингээд хүүхдүүдтэйгээ тоглоомын төвд ингээд байгаа юм шиг байна. Тэгээ ингээд бас жоохон гулгаан массажны газар бас байна. Тэгээ ингээд тэгээ янз бүрээр л хувирах юм боломжтой байдаг юм байна. Тэгээ карантины үеэр одоо юм болгоныг л одоо хийж ин та сүүл рүү одоо бүтэн амьдрал гээд киног бүтэн үзчихлээ. За үнэхээр бүтэн зовдөг кино байна. Тэгээ яг үнэндээ бүтэн биш. Ингээ харахаар яг хугас амьдрал байгаад байгаа байхгүй. Тэ. Эсвэл бол ингээ нууц амраг нь ороод ингээ бөөнөрөө ингээ гой бүтэн болдго юм уу? Бас тэрнийг нь ойлгохгүй байгаа. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт нэгэн зочин хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхний алга ташлтан доор манай зочин доргоо юм уу? За ингээд өнөөдрийн зочин сүүлийн үед нэр гараад байгаа. Мико! Самарон. Ваа, чи ч айгүй өндөр залуу байт юм шүү дээ. За баярлалаа. Маш гоё шоунд орж оруулж байгаа. За. Сайхан байна. Орд юу гэдэг юм Мико? Би нэг жижигхэн бичлэг нэвтрүүлэг хийгээд байгаа. Би нэг харсан. Айгүй гоё болж илээ. Дайжгүй болж байна уу? Дайжгүй болж илээ. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд би айгүй эхний асуултыг айгүй хүнд тавья гэж бодож байна л доо. Тий. Та найз залуутай юу? Байхгүй. За баярлалаа. Тань зориулаад би өнөөдөр бас айгүй гоё зочин авчирсан байгаа. Ингээ бэлгийн мэлмийн нэгтцэн. Хоёр дотносоод бас гоё танилцаараа тийм ээ. Баярлалаа. За тэгэхээр хоёулаа байраа суулгах уу. За. Ваа, баярлалаа Содгүй. Хөөх, бас ийм боломж олддөг юм байж байгаа. Бас айгүй юм байна шүү дээ. Хит хайртчихгүй зүгээрөө. Зүгээр. За. Ямар санагдав? Айгүй гоё юм байна. Одоо юм хоо зочин стилэнд орж байна. Бас баярлаа. Нөгөө та хэдийн ярьдгаар манай үзэгчдэд бас панчаан шидэж өгсөн маш их баярлалаа. Одоо нөгөө үгийг хэлчих гэж жоохон муухай үг хэлчих гээд байна тий. Үзэгчдийг яаж өгсөнд баярлалаа. Тий. Зүгээр. За баярлалаа үзэгчдээ. Ингээд Late Night Show-нд тавцсан морил өнөөдрийн манай зочин хомрын хамгийн ихний зочин, комедиан, содхүү, жүжигчин, хөтлөгч. Тэ? Өөр юу вэ? Өөрөө ингээд гоншин. Гоншин одоогор илрэг байна. Ирээдүйд одоо юу ч болох юм байгаа. Шагаа харуу хийцэн зогсож байгаа. Наадмаар яа за хүүхд тусаар өгөх юм даа. Усын 3 удаагийн аврагмаа өгсөн сууж байгаа. Окей, за содо битэр ярианыхаа ихэнд бас зочноо бэлдэж те үзэгчтэй бэлдсэн юм чинь зочноо бэлдэж панчаа шидэхийн тулд хоёулаа нэг 10 сонирхолтой асуулт танаас асуу. Энэ нь хамгийн сүүлд гэсэн тодголтой асуулт байна. За. 10 асуултанд та төгдөрч гацалгүй шууд хариулахыг хичээгээрэй. Эхний асуулт. Хамгийн сүүлд хэнийг үнссэн бэ? Эхнэрээ? Хизээ. Яг гарахтаа үнсээд байгаа лээ. За. Хамгийн сүүлд хизээ халтур хийсэн бэ? Халтураа? Тий. Хүсний ажил юм да. Хүсний ажлаа? Шинэ жилээр ойлгомжтой. Хамгийн сүүлд хизээ хүндэрсэн бэ? Бас гарахаас өмнө. Судалчаал ирж шүү дээ. Хамгийн сүүлд хизээ худлаа ярьсан бэ? Худлаа ярьсан бэ?
Бараг сая юм байна да. Үнэн л хэлсэн шүү дээ. Хамгийн сүүлд хизээ хүн алгацсан бай. Алгацсан бэ? За би өстой энийг хэлж мэдэхгүй юм байна. Хүнтэй гар зөрөлдөг удаж чинь. Их удаж чинь. Нилээ баг насанд л байгаа хөх тийм баха. Хамгийн сүүлд хизээ тасарсан бай. Тасарсан бэ? За ер нь тасардгууд их шингээдэг. Гайгүй кадрг болохгүй юу? Гайгүй. Тий, ингээд яг ухаан хэвэндээ тэг хөл автоматар зүгээр ингээ яваа. Ингээл тий. Хамгийн сүүлд өөртөө юу худалдаж авсан бэ? Хоол биш шүү. Маск худалдаж авсан. Өөртөө зөрөж тий. Өөртөө ч биш бүр гэрийнхэндээ хайрцаг аана. Маа зүг гэдгээ. Mind blow болсон нөхцөл байдалд хамгийн сүүлд хизээ орсон бай. Кино утсан юм байна. Тий. Хорим хийснээ шууд бэрээ ингээ шүнжин бөөнөрөө гэр бүлэрээ нийлээд алах гад дайраад идэг тийм кино. Содху хамгийн сүүлд комедигийн тайзан дээр хизээ фейлдсэн бай. Наадах ч яг нөгөө нэг бид нар Америк айдан тоглолт явсан шүү дээ. Яг явхаас өмнөх өдөр нь за нэг цочроогоо гаргая да гэд гарсан. Яг гарсан болсон байлээ. Яг цочроо гараад явсан. Үнэхээр амар байсан. Ер нь тиймэрхүү их тохиолдсон шүү дээ. Тайз болгон өдөр болгоны тайз ондоо. Хүн болгоно ондоо тий. Энэ бүр яатсан юм. Гэсэн чи би харж ажсан. За дараагийн комеди. Хамгийн сүүлийн асуулт. Та хамгийн сүүлд таны толгойд орж ирсэн гаж бодол юу байсан бэ? Толгойд орж ирсэн гаж бодлоо. Тэгвэл нөгөө нэг юм бид шүү дээ, тий. Гаж бодол хүн болгонд орж ирд юм билээ. Гэхдээ ухаантай хүн тэрийг ил гаргаж хэрэгжүүлдэг. Зүгээр бодол чигээр үлдчихсэн. Тэг зарим нь илэрхийлээд нь шүү дээ, тий. Гаж хэрч одоо. Ой тий. За бодож байгаа хэсэг нь хасч байна шүү дээ, тий. Шоу нисчмшэл. Гаж бодол хэрч одоо ямар сайн юм бэ? За стоп энийг яг чи дараа нь хоёлаа ярьчих заяа. Баярлалаа үзэгчтэй. Комеди Содху. Юуны өмнө ангаахын алдартнууд маш гоё одоо цуврал амжилттай нээлттэй хийсэн баяр хүргэе. Маш сайн тоглосон байлаа. Баярлаа. Яах нь вэ? За яах нь вэ? Энэ сурд хэр удаа үргэлжлэх вэ? Одоо эн чинь ер нь бол 10 ангитай. Тэгээд яг 10 ангийн зураг аваад дууссан байгаа. Тэгээд 2 дахь сизнэд яг хөрөнгө оруулагчаасаа шалтгаална гэсэн. Тэрнийг би хийж мэдэхгүй байна. Тэгээд Мисмризийн найз нартайгаа нийлж жагаад ингээд хамтран тоглоод ингээд гоё кино хийлээ. Тэгээд манай төрөөс орсон, Зори орсон. Тэгээд ингээд би та айгу гоё баг тэр үед бүрдсэн гэж бас харж байгаа. Үдсэн маш их таалагдсан. Ялангуяа яг нөгөө нэг одоо гаднаас контент худалдаж аваагүй өөрсдөө 100% яг сэтгэл хийж байгаа нь маш их таалагдсан. Тэгээ хамгийн гоё надад тэр кинон crew бүгд дандаа залуучууд байсан. Дандаа нэг үеийн хүмүүс. Тэгээд тийм үү айгу гоё байсан. Ерөөсөө санал зөрөлдөх юм байхгүй тэгэл бас айгу гоёор. Онтайсаа. Сонирхолтой асуулт. Ялангуяа та хэдийн тоглолтыг үзэж байхад нэлээд төрдөг л дөө. Комеди хийхэд ихэвчлэн өөртөө тохиолдсон эргэн тойрондоо болсон сэдвүүдийг хөндөж ярьдаг тий. Одоо ийшээ явж аяллаа тий. Инглээ гэдэг талаараа ярьдаг. Ер нь сэдвээ хэр давсалдаг вэ? Давс бэн шүү. Тэгэд ялангуяа миний ярьдаг төрөлчин болохоор ийм стори теллинг тий. Ингээд дандаа ийм түүх ярьж өгдөг хүмүүс тий. Манай золоо молоо болохоор ч одоо яг ийм онлайн ахгүй батаматай энэ чинь. Яг ийм нэг мөртүүдээр инээлэгдэх тий. Тэгэхээр стори теллинг төрөл дээр бол давс яг нэлээд байна л да. Ер нь яг нийт авч үзэх юм бол нэг 30-аад хувь нь бол ер нь бол давс байгаа. Хужирс тий. Тэгээд ер нь бол 50% нэг юм бос ашаа нэг 40% нь яг бос явдал 30% давс тий. Тэгээд нэг юм 20% одоо тухайн үеийн improvisation тий тайзан дээр орж иж байгаа юм. Тэгээ 10% зүгээр тэнгэр дээрээс бууж ирсэн тэнэг санаа. Тэд нар бас амжилт олно гэж олно шүү дээ. Ингээд бууж ирээд нэг 100 нөгөө миний нэг юу амир явсан шүү дээ. Нэг ганц татна гээгүй юм уу? Тэр чи яг найз нартайгаа гертэн сууж ийсэн аа. За гарыг 50-х татъя гэж бөөнөр яг гаргаж ийсэн чинь тэгээд яг ингээд юунд суудсан лифтэн сууж ийсэн чинь манай тэр найз ингээд гэрийн халааттай өс зүгээр орцсон татчихгүйсэн юм уу гэдэг ингээд лифтэн суу. Тэн дээрээс нэг юм дан санаа хорж ирээ.
Наа чин гадаа орцсон машин дотор сууж гадаа суухгүй байсан юм уу гэж явж байгаа юм. Тэгээ ингээд дандаа ингэж давсалж нэмж ингэж бодож боцоор байгаад ингээд те нэг юм нэмэгдээд ингээд. Тэгээ нэг юм бүтэн юм гарч байгаа юм. Тэнд урт ярьчлаа те. Бараг энд бүх хүмүүс open mic-д ирэхээр та амархан юм байна шүү дээ. Тэнд дэлгэрэнгүй ярьчлаа. Comedy Bible гэж ном орчуулж байгааг сонссон. Хэм бэ? Танаа багийнхан. Тий, манай хилтнүүд л орчуулж байгаа. Тий. Ер нь одоо мэрэгжлийн комедиан болоход тэр ном хэр үр өгөөжтэй юм бол? Өгөөжтэй л яг уу. Аха. Бид нар чи одоо юу яадаг л да. Гадны комедианууд ирж тоглолт хийдэг те. Улаанбаатараас нэлээд гадныхан байдаг. Тэ англи хэлтэй хүмүүс бас зөндөө бий болсон. Тэгээд тэр комедианууд ирэх болгонд нь бид нар юм сургалт авдаг байхгүй workshop. Тэгээд тэр хүмүүсийн чинь 30 жил хийцэн 40 жил хийцэн юм хүмүүс байгаа юм. Тэгээд нэг орой бүр ингээд 7 тайзан дээр ингээ гараад те. Тайз олгоныхоо дараа нөгөө нэг ярьснаа ингээ машиндаа бичлэгийг ингээ сонсоо. Сандал дээр ингээ бичиж тавьчихдаг байхгүй. Тэгээ ингүүт чинь тэр чинь сайжирж явсаар хагаад 7 дахь зогсоолын дараа тэр сэдв бүр жинхэнэ бомб болно шүү дээ. Яг тийм бэлтгэн. Тийм юм хүмүүс ингээд ерийг нь зааж өгдөг. Тэн дээрээс бол жинхэнэ толгоон дотор юм орж байгаа юм чинь. Яаж ярих вэ? Ингэх техник механик те. Одоо жишээ тэр номыг би уншвал би комеди хийж чадах уу? Чадна шүү дээ. Хүн болгонд ер нь бол ийм нэг тийм хошин мэдрэмж байгаад байгаа шүү дээ. Монголчууд ч бас хаа очиж их тий хошин сөг те, их морьсөг тийм хүмүүс шүү дээ. Тэгээ фэйсбүүкээр ч одоо дүүрэн л хошигнол те, одоо карантин ингээл бүгд ингээ те. Тэгээ зарим нэг нь зүгээр гинэ гэдэг нэг те. Ингээ дамжуулдаг үүрэг гүйцэтгэдэг те. Тэгэхээр чи бүгд л юм хошин сэтгэлгээ тэрнийг ингээ гой хөгжүүлээд те. Тайцныхаа амиг бас ингээ хөгжүүлчих юм бол хүн болгонд л нээлттэй баг. Одоо танаас нэг юм урлагийн хүний юм характер харагдаад идэг л да. Ерөнхийд одоо юу гэдэг тайзан дээр хөтлөлт хийж ин те. За одоо комедиан болчлоо. Одоо жүжигчин болох гэж хүртэл ингээл оролдоод алхмаа хийгээд явж ин те. Хэрвээ содгүй гэж хүн комедиан болоогүйсэн бол энэ урлагийн хүн байх хэрэгцээг яаж хангах байсан бол? Бас их сонь тий. Яас асуудал юм байна аас та. Яаж ингэж асууд сурах вэ? Шот зөрүүлээд. Яа. Тэгээ ер нь бол тэгээ би нэлийн тийм хөгжим дунд өссөн хүн л дээ манай тэгээ хөгжим сонсдог тэгэл нэтэрээ өмнө бас хөгжим тоглолдог байсан хамтлаг мамтлагт. Тэгээд одоо ч гэсэндээ хаяа тэгээд бас хөгжмөр тайзан дээр гарах байгаа ч гэсэндээ санана ингээл гэртээ ингээл гитар метар тоглоол инээ тэрээ. Ер нь тэрүүгээрээ л тэгэл нөх байсан баг л та. Ер нь нэг амьд хөгжмийн хамтлаг мамтлаг. Тий. Бүр хамтлаг болоод тэгж явах. Үгүй ганцаараа ч юм уу тий. Хамтлаг маань бүтлгүүтэйг үлдээ. Одоо урлагийн хүний одоо хийж байгаа ажил байгаа шүү дээ тийм мэдээж одоо гадуур реклам тоглож гин, кино тоглож гин. Ингээд ер нь содхүүгийн амьдралын одоо яг ажил бүх амьдралыг 100% гэж үзвэл яг урлагийн хүний амьдралаар амьдарч байгаа хувь нь хэд орчим хувийг эзэлж байна? За нэг 60-70% бол байгаа бох шүү. Бүр тий. Нилийн бүр бараг үндсэн ажил болж байгаа шүү тий. Тийм бараг л. Тийм. Таны тоглолтуудыг үзэж яхад ерөнхийдөө илэглэх одоо пароди хийх тал руу бол нэлээд авьяастай санагддаг. Энэ ч утгаараа өнөөдөр манай найруулагчийн багийнхан танд зориулж бяцхан даалгавар бэлдсэн байгаа. Энэхүү даалгаврыг манай үзэгчдэд зориулж гүйцэтгэрэй. Энд 3 цаас байгаа тусдаа, 2 тусдаа. Нэгэн дээр нь дүр байгаа. Нэгэн дээр нь дууны нэр байгаа. Тухайн дүр энэ дууг дуулвал яаж дуулах вэ гэдгийг та манай үзэгчдэд сонирхолж өгнө. Хөөх ийм сонирхолтой нэг ямар удсан юм бэ? Бүр өөдөртэй байсан ч. Ямар ийм гой юм хийгээд баялаа. Лөө баяжтахгүй жоохон өөдөж байна. Харин тий өмнө юу ярьдаг юу идэг байснаач баг мартчихсан шин. За хоёул харчи. Энд нь дүр байгаа юм байна. Хоёул эхний дүрээ сонгоё. Яг хүснээ сонгох юм. Тэг хүснээ сонгож байна. Дүрээ үзэгчтэй танилцуулах. Боб Марли гинэ. Боб Марли. Тэ манай аавын шүтэн байгаа. Реги. Яа. За эндээс нөхцөл дуу, тэ? Ямар дууг Боб Марли дуулах юм болоо? Уу нана гинэ. За тэгвэл бидэнд аяыг өгье жоохон бодож бэлдэж болно. За Боб Марлига уу нана дээр жоохон суулгаж өгөө. За тий. Боб Марли чинь яа. Тэ манай нэг шанал айгүй шаналж дуулдаг тий. Өөр угаас их шиг шаналдаг хүн байсан юм байлээ. Нөө нэг одоо нэг
And that's when she says she feels a pain. And she never falls in love again. Hey! За. Уунаа чи яаж эхэлдэг вүлээ? Охноос асуух уу? Болохоор уунаа захилтыг явчих тий. За тий. Хитрхи ба уунаа yeah. Tingres torta uunаа на. Юу ч болчих. Одоо коммент наач Боб Марли биш вэ? Уучлаарай зөв дөхүүлэх гэчлээ оролдлоо. За баяр үргээ. Баярлаа. Унанагийн гоё хөвлөр байна. За дараагийн дүрээ сонгоё. Энэтхэг хүн гинэ. Намсраа норов гизгний үзүүр гинэ. Йоо. Яаж энэтхэг хүн Монголд дуулах юм бэ? I started a new career. Нэг тийм нэг юм байдаг. Гизгний үзүүр. Дуугийн сонсъё. За дуугийн сонсуулъя. Аяхан сонсъё. Юу ямар юм шүрэг лүнэ ихо. Элни чинингре гангингүнэ сингнэ бино. Монгол болохоор те гадаад байсан бол бас яа их Яг дикцэн орчихгүй. Гэхдээ бас гоё байна. Баярлалаа. За баярлалаа. Баяр үргээ хамгийн сүүлийн дүрийг хоёулаа хамтдаа нээж үзье. Optimus Prime гинэ. Let it go гинэ. Яа энэтхэг хүн let it go уул нь ингээд энэ өрцөн байсан юм байна штэ. Би муу санаалаа дээр доороос нь ингээд аваадсан чи хамаг юуг нь өөрчилсөн юм бэ. Let it go Optimus Prime гинэ. Let it go ч бас яаж эхэлдэг вүлээ. Явуулж байгаарай жоох өгөр. Let it go. Тэ наатаа явуул гэдэг шүү. Нэг жижиг робот оруулаад ирсэн шүү. Let it go. Let it go. Тэгээд тах шиг байна. Баярлалаа. Comedy so cool. Энтхэг хүнээр Монголд дуулдаг жоох хэцүү байлаа тий. Тийм байлаа. Хоёул эргээд ярилцлагадаа оръё. Одоо асуулт мэдгүй та бас бодж үзсэн ч үж магадгүй л дээ. Comedy Club-ийн маань 2 хуваагдсан. Хүн болгол асууж ийн асуудаг. Энэ хуваагдал дээр одоо яг таны байр суурь те таны зүгээр хувь хүний бодол ямар байдг вэ? Магадгүй би ингэж сонсч байсан л да. Хуваагдах нь ашигтай гэж. Хөгжилд илүү сайн гэж. Тийм шүү дээ. Энийг тэгэл одоо зөндөө олон газар ярьсан. Тэгээ одоо хүмүүс баг мэдж байгаа бохтой. Заас одоо нөгөөтгөө ярих гэж байна. Одоо эс хуваагдж ижил хөгждөг шүү дээ гэнэ. Яг хэлж байна. Эс хуваагдж ижил одоо бидний байгаа шүү дээ. Дахиад Comedy Club-ууд дахиж үүсвэл та хэд юу хэр дэмжих бол? Дэмжлэх байх уу? Одоо туршлагаасаа тий. Тийм. Одоо бас UFO Comedy гэдэг санхүүгийн
оюутан залуучуудын эзэдийн нээсэн клуб байгаа. Бас үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгээд тэднийг бас айгүй дэмжиж байгаа. Ер нь бол нэг 3-4 клуб байхад гоё байхгүй. Яг ингэж тий. Тэг чинь чөлөөт уран бүтээл тий ганцаараа ярддаг юм чинь ингээд тойроод явуул ашигтай тий. Ингээд тэг чинь одоо жишээлбэл ийм цаг наргүй ийм ажил биш байхгүй. Яг цагаараа одоо шоу 8 цагт эхэлсэн. За одоо чи 2-т гараараа гэхэд би 8:30 гэхэд ер нь бол тайзан дээр гарах юм байна. 8:20 гэхэд очсон байх юм байна. 2-т гарлаа 15 минут ярьлаа. Бууж ирэхтэйг 8:50 гэдэг чинь энэс тийш оронд хэдэн минутын за. За би наа чин 5 яг 5-т нь гарьяа. Тэхүү би яг 9:10 гэхэд очсон байна гэхэд яг 9:10-д очсон тий. Тэгээ да. Тэг ихнэр залхахад хүртлээ. Тий асуудал үү тий. Угаасаа шоу 2 цагийн дотор цаашаа явахгүй тий. Одоо яг цагтаа очноо. Тэг 2 цагийн дотор 4 газар очиод явчихвал бас гоё байхгүй тий. Бас хитрхи дийлгэрэнгүй ярьчлаа. Эндээс комедийн төрнөө яа. Холбоо өрөөрэй. Одоо таны тоглолтыг үзэх дуртай фэнүүд бидний хувьд Содхүүгийн за Big Show хийж үзэх бай. Big Show гэдэг бүр юм том спешиал тий. Би даасан спешиал шоу. Уул нь хийсэн шүү дээ. Яг Тийм үү? тийм шүү дээ. Тэстэй ер нь бол тийм том заалны амар том зааланд хийнэ гэдэг чинь хэцүү байхгүй. Одоо манай эдрээ хийсэн төөгөө хийсэн тий. Тэг чи амар хэцүү. Одоо яг клуб энэ намхан таастай газар ярьж байгаа бол яг юм да ингэж ярина шүү. Том газар болохлээр тэр чинь хамгийн арын хүнд хүрэхийн тулд да яг ингэхлээр чи амар хэцүү байхгүй. Тэгээд ер нь бол би бэлтгэж байгаа. Ер нь бол 3 жил болж байна. Тэгээд ер нь бол клубд эхлээд хийсэн дээр юм байна гэдэг. Клубдээ 2 удаа хийсэн байгаа. Бас нэг найзынхаа нэг Brussels гээд хоолны газар тэнд бас нэг орой бас юм жижигхэн VIP тэнд бас их бүт юм ярьсан байгаа. Тэгээд бас тэрнийгээ аваад цаахтаа нийлээд Европоор яваад ирсэн. Тэгээд сая бас ингэж ярьсан. Зөндөл ярьсан байгаа гэсэн. Ер нь тэгтээ төлөвлөөг байгаа юм байна тийм. Бүр яг ийм яг тийм том зааланд тий. Ер нь бол тийм бас мөрөөдөж байгаа. Тэгэхээр чи одоо карантин гээд бас сэдв мэдвэн стори телling ярьдаг хүмүүст тийм амар адал явдал хэрэгтэй байдаг байхгүй тий. Гэртээ байгаад хаа сэдв байхгүй тийм өнөөдөр ганц гоё болж байгаа юм л энэ байна яг үнэндээ. Одоо карантин нэгтлээ миког битүү ярэ. Очиж үзье. Хүний чинь доороос харах ярих ингэж хэцүү юм байл. Одоо хөтлөгч хүний хувьд тэг яг мөрөөдлийн тайз гэж байдаг баг. Содхүүгийн хувьд аль тайзан дээр гарч үзхийг мөрөөддөг вэ? За би нөгөө нэг амар гоё юм бэлтаачтай нөгөө нэг юу хийдэж штт. Драмын театр тийм дугуй. Драм театр ч дугуй л үү? Үгүй. Нөгөө дугуй нь юу лээ? Тийм дөөрийн театр уучлаарай. Уучлаарай. Ах эгч нар, урлагийн ах эгч нар маань буруу хэллээ уучлаарай. Амар гоё тий. Им тасарсан уулаан хөшгөнтэй тий тийм дугуй. Ингээ хүмүүс бүгд тойроо зогсцсон тий. Тэгээд тэн дээр юм ямар ч илдүү шалдаг юм байхгүй. Яг сүшинд будаа загас тий юм дүрлгүүд байдаг ш тэрэн шиг миний юм тий загсан тэр микрофон стандтайгаа нэг сандалтай нэг юм аяг устай. Тэгэл яг нэг цаг зүгээр балддаг. Ваа. Мөрөөдөлтөө яг тэр тайзан дээр ингээ тойруулаа тий төгсгөлт нь укулелег гаргаж дуу тоглол. Дээрээс юм сарнаа буудраа. Байхалтай. Өрөөрэй. Тэгнэ. Тэр тайзан дээр гарах үедээ удахгүй баха. Амжилт хүсье. Баялаа. Урлаг. Одоо нэгэнт та энэ салбарт тогоонд нь чанагдаад явж байна. Урлагийг Монголд хөгжүүлэхийн төлөө ер нь яах ёстой гэж боддог вэ? Урлагт Монголыг хөгжүүлэхийн төлөө одоо ер нь хөгжиж байгаа шүү дээ. Ер нь хайцангуй амар гоё хөгжиж байна. Янз бүрийн урсгал сонсдог болж байна хүмүүстэй. Янз бүрийн урсгал сонсохоо хэрээр янз бүрийн урсгал руу давшилгаа болж байна те. Ингэж дайрж давшилгаа болж байна те. Ойлгохгүй урсгалыг дайрж давшилгаа. Тийм шүү дээ. Жавхаахыг сонсдог хүн бол тэгэл тэр ертөнд жавхаахт нь л гоё үстэй тийм шүү дээ. Тэгэл ер нь тэгээ нэг нэгнийхээ тэхэ болж байна. Бас энэ тайцны юм ярианы урлагууд бас айгуу гоё хөгжиж байна. Эхэндээ манайд ингээл дайралтанд өрцөнтэй хамбаа намаагүй замбраагүй юм ярьж ийн гэдгсэн. Тэгээд цааталтай болохоор одоо үзэгчид яг хөө зарим нь ингээд хүлээж аваад сурцсан. Үзэгчид. Ер нь манай Монголын үзэгчид амар гоё байдаг хөөхгүй.
бүрэн бэлтгэгдсэн. Хаана нэнэх үү, яах вэ хөө бүгдийг мэддэг. Бүгд хоорондоо мэддэг те. Тэгээ ингэнгүүт жоохон комеди хол үздэг. Одоо шил солонгос очингууд эд чинь байнга үзэхгүй байгаа шүү те. Бидрийг очихлаар нэг үзэж байгаа шүү те. Одоо чи солонгост байгаа монголчууд ингэ очиод болгоод яг хаана нэнэх бас зарим мэддэг байхгүй. Бид нар ахгүй юу? Омо. Хизээ хойно те. Тэгэхээр ер нь бол хөгжиж яваа. Тийм хөгжиж яваа. Тэгэхээр энэ биеийн хөгжлийг харахтаа бас амар гоё хурдан яваад байгаа байхгүй тий. Бас цаг хугацаагаас арай хурдан яваад байна. Бас хөөрхөн 5-10 жилийн дараа бас мундаг болчих واخ. Одоо манай Монголын урлагийг ингээд 100% гэж үзвэл хөгжиж байгаа ихэнх хувь одоо жин дарж байгаа нь хошин урлаг байгаа юм л да. Ер нь одоо комеди хөгжиж Хорсноос л тийм байлаа тий. Тийм байлаа. Одоо стил тийм байна. Нэг ийм яриа байдаг. Улсынх нь хөгжил муу байх тусам хошин урлаг нь илүү сайн хөгждөг гэдэг. Тэгэхээр одоо жишээ нь зүгээр ийм л сэдв хүндэх гэдэг юм л да. Урлагийг хөгжүүлнэ гэдэг маань бүхэл урлагийг хөгжүүлмээр санагдаад байна. Одоо сонгодог тэр үн цэнтэй урлагуудыг ч хөгжүүлмээр санагдаад байна. Энэ тал дээр одоо таны бодол байр суурь. За энэ үгийг бол энэ үг чинь амар муухай тэгж өгөөцсөн байхгүй юу? Тэгээ хүмүүс энэ талаас нь хараад идэг. Ингээ нөгөө талаас нь харах юм бол энэ чинь тийм новшин газарт шүүмжилж ярих зөндөө юм байдаг. Сэдв мундахгүй ингээл гарч ирээл энэ тий. Би ч нэг хайхтаа тийм ус төр мөрийн их ярих тий. Миний бимпер царайнд тийм жоохон зөгтөх юм шиг байна. Гэхдээ бас хэлэх юмаа би шууд хэлдэг. Ямар ч тийм тий хүн амтан дарамтлаггүй. Хүнээс мөнгө авч ярьдгөө энэ төр гэл. Яг тэрэн шиг тэгэнгүүт тэгээд идэв шүү дээ манайхан сонгодог урлаг нь илүү хөгжсөн байдаг юм аа энэ төр гэж байна. Нэг тий лаг орнууд энэ төр. Нэх айхтар сонгодог урлаг устж үгүй болохгүй шүү дээ. Тэ дээр үеэсээ ингээд хөгжөөд одоо хүртэл байсан ирээдүйд байж л бай. Тэ энэ бол хүн төрөлхтний үнэт учраас цаашаа устдахгүй яваал байна. Энэ нэг эволюцийн юм яваад байгаа хөх. Энэ хооронд л ингээд янз бүрийн нэг шинэ юм гаргаж ирээл зарим нь чадахгүй ингээд үхээлтэй, зарим нь бүр ингээд мандаал цэцэг болоод ингээд бусдаагаа хоорондоо нийлээл. Тэ ингээд эволюцийн нэг юм яваад байгаа хөх. Тэ. Тэгэхээр энэ дэр бол их амар санаа зовх хэрэггүй л гэсэн. Тий, хөгжиж хэвчээ хөгжөөж амсаар юм бүх амсаар аль байх хэвээр. Тий. Баярлалаа. Амжилт хүсье танд. Баярлалаа. Одоо бидний ширээн дээр дараагийн нэг тоглоом гарч ирнэ. Одоо late night-ыг ер нь бол нэлээл тоглоомд хүлээж хүмүүс ихэнх нь үзээд ах шиг байна. Гэхдээ илүү гоё зочны маань байр суурь яриаг бол бас үзэгчд маань илүү түлхүү үзээсэй гэж бид манай багийн хувьд хүсэж явдаг. Одоо тэгтээ хоёлаа дахиад тоглоом тоглоно. Гэхдээ энийг тав дээр тоглохгүй. Тань дээр нэмэгдэж дахин нэг зочин орж ирж манай буудан дээр судлаа эзлэн. Энэ бол урлагийг Монгол хөгжүүлэхэд төлөө явж байгаа. Рэпер 168. Нэвтрүүлэг маань хоёр хүндэт зочинтойгоо эргэн ирж байна. За сайн байцгаана уу? Сайн байдгүй яах вэ? Сайн. Нүүцүүлж араас нь. Харагч нь. 168. No I'm good гэдэг шиг дээ. 168. 168. За та ер нь би яаж байгаа. Ер нь урдны танилуд уу? Тийм шүү. Шинжилээд цагаан танил. Шинжилээ танилцсан. Шинжилээс ч юм уу. Тийм шинжилээс ч юм уу. Миний мууж байгаа гараад танилцсан шүү дээ. Тийм эдний муужгаа гараал тэгээд. Содод нэг асуулт байгаа гэсэн тий. 168-аас асуух. Тэр асуултыг одоо асуух боломжийг танд олгоч. Тийм шинэ жилээр бас 168 их явсан. Тэгээ миний хөтлж исэн хас банкны шинэ жил дээр ирээгүй. Тэг ирсэн уулна. Ирснэ хизээ гэсэн чинь 2 хүний дараа гэж за явчаад ирээ гэх тэгээ ирээгүй. Тэнд исэн бүх хүмүүс л хэвээр. Хаа тэр 168 руу залга. Баг 168 уу тэр тоо нэртэй үуч амир юм уу. Танаа имээ хүмүүс бас тэгж дуудаа те 168 аа. Стаа 168 аа. Тэнд юу болсон? Тэнд би ч үгүй очие гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чи танах өөрсдөө ингээд цагаан ингээд буруу хэлцэхгүй надаа. Чи ингээд надаа ингээд өдөрт ингээд 5 яг тэр өдөр жоо юугээс яаж яах. За хэлтэй байхгүй. Тэгэхээр чи юус яг л цагтаа гараад дуурчаад дараах юм явахгүй амждаг байхгүй юу? Тэрс 2 хүний дараа манаа гээл байж чагч би тань 2 шинжил алдах гэсэн байхгүй юу? Тэгээд тийм л юм болсон юм. Мэн тэрс ч үн ордуулчихсан байхгүй юу? Тий. Тэр өдөө бас
Энэ асуулаас асуух. Тийм. За ямар нэг асуудал тайлгдлаа. Одоо манай Ойлголоо. хоёр хүндэт зочин байна. Хамтдаа нэг тоглоом тоглоно. За энд асуулт байгаа. Тоглоом За. Тий. Тоглоом тоотон дээр яг тооныхаа дагуу хэдүүлээ тоглолцгоо өнөөдөр. Энэ асуултыг нэг нэгээрээ ээлжилж аавна. Хамгийн ихний асуултыг манай зочин 168. Эхний асуултыг аваад хинт ч харуулахгүйгээр асуултаа өөрөө уншиж дотроо. За. Тэгээд тэр асуултанда хариултаа чангаар хэлчихнэ. За. Ингээд та үзэгчд бид бүгдээрээ таны хариултыг сонсож чинь Юунд хариулснаа мэдэхгүй. юунд хариулсныг хэн ч мэдэхгүй байна. Аха. Та асуултаа уншиж өгөх үү эсвэл уншихаас татгалзуул манай бэлдсэн шотыг уух ёстой. Оо бид хийч одоо бүгдийн Хөөе, шот хийж чи тэгээд нэрнээс алкогол юм уу? Мэдхгүй юу байгааг бол ууж үзсний дараа л мэдэх бах. Тэгэхээр тоглоомын маань нэр нь Нэрнээс алкогол шүү. тоглоомын маань нэр нь унш эсвэл уу. Зүгээр л уншиж өгөх нь эсвэл бол уух юм байна тийм үү? Хариултаа чангаар хэлчин. Тэгээд асуултаа бидэнд уншиж өгөх юм уу? Уншихаас татгалзуул урдаа байгаа шотыг энд тарьтай шат юм. ойлгомжтой тийм. Ойлгомжтой. Ойлгосон. За ингээд эхний асуултыг 168 суулж авъя. Асуултаа ганцаараа уншина. Одоо тийм шүү хариулч үү те? Шууд хариулт хэлж. 3. 3. Ямар юм болоо. Тасан. Тим хугацаанд тэд гэсэн тим тоо байна уу? Бүрүү. Харин яг Та нар ямар юм яриад вэ? 7 хоногт. 7 хоногт 3. 3 юм. За тийм байлгүй дээ. Йоо. Нэг шөнө 3 юм болоо гэж бодлоо шүү. Асуултаа унш. Мань тийм байсан Асуултаа юм аа. уншиж болно. Одоо ч хөгшөрч тий. Уншиж болно эсвэл ууж болно. За зөөс мэдчих шиг боллоо. 7 хоногт хэдэн удаа гар хангалах хийдэг вэ гинэ? Өөр юм байсан юм шүү дээ. Шударгаар асуултаа уншлаа. 3 байсан юм аа. 168 л гээчлээ. Түүлээ гоё. Тэ? 168. Би тийм юм биш шүү. 168. Албач 168 гээ. Энэ яг Одоогийн сая ихтэй ойлголт арай өөр байсан тийм. Тэ арай өөр байсан. Тий. За тэмцээний төрмийг ойлгосон, тоглоомны төрмийг ойлгосон. Одоо содогийн ээлж. За. Чи тэгсэн чинь үдэрээ харж байгаа хөх тий. манай уншин шүү шүү. За хийлээ. Хөөе, тэгээд энэ чи хэлэхгүйгээр шууд уучлахгүй юм уу? Үгүй хариултаа хэлээч. Хариултаа Хэлдэг хэлэх юм байна те. Яа. Чи айгуу гоё асуулт болчихжээ. хайцсан гайгүй байсан юм байна. Тийм байна. Тийм байна. За би болвол Даби. Даби. Хүний нэр юм уу? Тийм. Даби. За. Асуултаа та унших уу эсвэл уух уу? За даа мэн. Бас муухай За шүү уучгаа. Мөр зэрэгцэн тултаж байгаа. Уучгаа. Бас энийг автаж болохгүй шүү дээ. Оо, one shot. За манай Зочин содгуугийн шотыг дүргээд өгөөрэй. Дахиад. Баярлалаа. Дараагийн асуулт Шилээр 168. Дараагийн асуулт 168. Надаас дахиад гэж. Үсээ ургуулъя гэж боддгоо. Наад ч амархан баха. За хариултыг сонсъё. Хариулт хэлээг бааш тий. Шууд дахиад авах гэж.
Шовоо. Хариулт нь шовоо зөө. Тэг би уун. Ийм хариулт хийсэн яа дуртай. Шилэн авч. Сотхогийн хоёр дахь асуулт. Хэдийн асуулт байгаа юм бэ юу? Чиний уншаад шүү. Наадхаа л уухгүй юм биш үү? Ууштай өгш. Уухнаас бат. Тэр бодож штэ. Наадхаа бол нэг уугаад хилчих юм шүү сайхан. Чи битэн шахаад байл тах. Би яг сүүлд агсантай хаа. Гар. Тимэти. Таануусын гар. Гар. Гар тийм гар. Гэтэ асуулт тийм. Ямар ч хэцүү юм дээ. Утудаан. Найрын шинж орцсон. За ингээ бүгдээрээ Гэт хүүхдүүдтэй 168 миний хөө. Имэмэн тэгж дууддаг гэж үлээ. Баяр хүргэе. Хоёр дахь асуултанд амжилтаа нууж чадлаа. Энэ Өнгө нь хүрээд ин тий. өтгөнөөд яах юм те. За би юу? Тий, одоо 168 их. Энэ ташруула миний нуу. хамгийн сүүлийн асуулт. Хамгийн сүүлийн юм уу? За шүү. Дондёр. Дондёр. Асуултаа та уушгүй. 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 Гоман Мэдмээ л шүү дээ. Тэгээ 160 юу өссөн баг ш. Мен чамд нуушлах байна гэхдээ. Мань яг бүтэн контент нуушлах байна. За тийм. За чи бивийнхээ уншаад ш. За баярлалаа тэгээ. Шийдсэн. Уншихгүй. Cheers. Дондёр таарч шүү. Дондёрын төлөө. Дондёрын төлөө. Хайртай шүү гэдэг маань бас жоохон нүг ухч байгаагүй юу? Яг шээж. Баярлалаа. Сотхогийн хамгийн сүүлийн асуулт. Хамтдаа анхаарлаа бол цай. Өвгөө штэ. Би зөө хонд. Бид хоёр нууцаа хуваалцдаг найзууд. Минийч. Та сахташ их. Сотхон нэгтэй хүмүүстэй хөлөх нэг юм да. Ямар зовлон. Энэ тэгээ одоо энэ хүмүүс ш телевизийн энэ багийнхан л мэдж байгаа шүү дээ те ямар асуулт байгааг нь. Үзэгчд мэдэх боломжгүй. Боломжгүй шүү те. Чи уучлал боломжгүй. Тий, хэрвээ оогол боломжгүй. Хариул унш эсвэл уу гэдэг тоглоом. Хариултыг сонсъё. Яг л байлуу. Яг л хэлээвч дэжгүй. Гоё. Чи тэгтээ яг нэг ямар тод хэлтий дахиад хэлтий. Яг. Юу. Манай англи олсоо гоё шат юм аа. Дай. Монгол хэлдэл жоохон сугаад. Дай. Англи бол fluent болж байгаа шүү. Дай. Fluent. Дай. Хариулт авъя. Зэглэн шүү дээ. За нөгөө манай ангууч байгаа төрөө Батөр. Бүнэрээ юу? Тий. Төрөө. Төрөөгийн төлөө. Төлөө. Батөрөө. Төрөө ангууч алмайти. Оо. Дай. Хоёрдоосны маш баярлалаа. Сотхүүдээ маш баярлалаа. Оо юу лээ би чи хаана вэ? Мартсан сууж штэ. За. Баярлалаа. Завсарлааны дараа бүгдээрээ 168 та нэвтрүүлгээ өргөжлүүлэх болно. Туудахгүй иргэд уулзъя. Нэвтрүүлэгт иргэд тавтамаар л 168 Late Night-ийн зочин хойморт заларсан байна. Баярлалаа. Үчимийн дүргий. Энэ их гоё хоймор байна. Таалагдж байна. Таалагдчих. Энд ингээд суугаал амар юм байна. Одоо хоёулынгийнх нь ярилцах хэсэг маань нэг үгийг блоклно. Та яриан дундаа тэр үгийг санаанд өөр хэлчих юм бол хоёулаа шийтгүүлж энэ их усыг уuna. Оо за. Хэрвээ тэр үгийг хэлэх юм бол
Эндээс хонх дугарч хийснийг мэдгэх нь байна. За, блоклогдох үг юу вэ? Нөгөө гэдэг үгийг хэлж болохгүй. Оо, хамаахан шүү дээ. Тий, гайгүй тий. Тэрнийг хэлдэггүй шүү дээ. Чадна шүү дээ. Би бол хамаагүй энэ тоглоомд. Та тэр үгийг хэлэх юм бол би давхар шийтгүүл хэл юм байл л дээ. Бодоорой. Хин хинийгээ бодоорой. Цэрэтлээ усуух нь шүү дээ. Ярилцлагаа төгсгөл. Ер нь жоохон орс школтой санагддаг. Тийм, одоо жишээ нь юу гэдэг чинь хувцлалтан дээр ч тэр тий. За тэгээд Instagram-ийн нэр гэдэг ч юм уу. ID гэдэг ч юм уу. Яг ийм нэртэй үү? Тэр яах вэ? Би чинь 10 жилдээ ол сургуулиуд төгсөв байхгүй юу? Тэгээд тэгдэм болов. Нөгөө нэг За, cheers. Stay hydrated. Саяны үгээ хэлмээргүй юм шүү дахиад. Ингэдэг байсан байхгүй манай их сургуульд бид сангууд суудаг байсан шүү дээ. Тэгэхэд өнөрөө багш экономикийн хичээл дээр ингэж суудаг хэрэглэх юм бол бас нэг юм толгуультай. Тийм юм байдаг байсан. Тэгээд тэрэн дээр өгнөс би айгу дадлагчсан. Хэлээгүй. Чи нөгөө Би яг гүйчих واخа. За. Хоёул Урлаг Монгол хөгжиглөө. Урлаг Монгол хөгжиглөө. Би чадахгүй мөн үү? Сайхан ус. 168. Хоёул 168. Stay hydrated өдөрт 2 литр ус ууцгаая. жоохон багасхгүй хэмжээг нь. Нэг 50 ус уух уу? Тийм. Нөгөө нэг юу шиг санагдлаа. Одоо тэгэхээр айгу товчхон ярих хэрэгтэй болж байгаа шүү дээ. Маш товч ярина. Зэнэн. Тэр хүнээс инспирэшн авдаг уу? Тэгдэг шүү. Тэр бол үнэн юм. Чи хэцүү байна. Эко. Сая төрс өдөр нь болсон те Ленингийн. Тэгсэн шүү дээ. Тэмдэглэсэн үү? Тэмдэглээгүй. Яа. Юм ярих болчиход байна те. За окей. Тийм байх гэх бодлоо. Бүжгийн хөдөлгөөн 168-ийн бүжгийн хөдөлгөөн нэлээд сонирхолтой санагддаг л да. Би л ордон тийм бүжиг харж байгаагүй. Энэ хөдөлгөөнийг хаанаас инспирэшн авдээ? Яхав. Аха. Бүжиг гэдэг чинь ингээд хүн болгоны өөрс дотор байдаг юм нэг хөдөлгөөний илэрхийл мэдрэмжийн тэр илэрхийл юм байна л да. Тэгэхээр хүн болгоных дахин давтагдчих шүү гэсэн. Тэгэхээр тэрийга яг өөрөө гаргаж ич чадах юм бол тэр нь ингээд өөрийнх нь бүжиг болж байгаа байхгүй. Тэрийга гаргаж ирэхэд бол ингэж маш их одоо бүжиглэх хэрэгтэй ч юм уу хэрэгтэй байдаг. Тэгэл минийх болохоор нэг тийм хөдөлгөөн байсан юм байлээ. Тэгэхээр одоо ичихгүй санахгүй өөрийнхөө ингээд бүжиглээл ах юм бол сүлдээ өөрийнхөө хөдөлгөөнийг олно гэсэн. Олж авах нь тийм. Хизээ олсон. Тэгэл тэр муужгааны өмнөх нь л олсон шүү дээ. Гой бүжиг шүү. Би чадсан. Вуу! Ойдыг оохгүй. Оохгүй. Би ч бас бие чангалаа суугаад илээсэ. Хэцүү юм аашаа. Таны бүрхийн яриан дээрээс их сонирхолтой тодорхойлт сонссон. Залуу үе гэдэг тодорхойлт маань илүү насанд залуужаад байгаа гэдэг. Тэ? 168 залуу үеэсээ дүүнерээсээ хэрэг суралцж байна. Би ч маш их суралцж байгаа.
Би бол хамгийн их суралцж байгаа гэж баг хэлж болно доо. Ягаад тэгэхээр би дандаа өөрөөсөө залуу хүүхдүүдтэй ажилладаг. Тэгээд хамгийн гол тэднийтэй ажиллаж чадж байгаа боломж нь юу вэ гэхээр би нөгөө нэг тэднээ эбэгт point хэлчихэ. Аха. Тэгтээ уун. Point нь юу гэхээр би тэднээ ах гэж бодлохгүй байхгүй. 2000 ч байсан сүүлдээ 2004 оны хүүхдүүд байгаад байгаа. Надтай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд тэд намайг ах гэж бодохгүй, би тэрийг ахын дүү гэж бодохгүй, хоорондоо яг чи би дээрээ ингэж батараа хуваалцсангууд би тэднээс судах юм байгаа даахгүй. Тэгжиж чинь 2020 онд хөл хэлүүлж халахж шин. Тэгэхгүй бол хөшөж өгöd байгаа байхгүй. За тэгээд ой да. За хүсэлт байна. Энэ битүүрийн сүүлийн юу болъё? Тэ? Тэгэхгүй бол бас нэг яриа маань итгэхий баригдаад байна. Энэ хэдтэй аяга юм те? 250. 250 тийм. 250 байна. Тэгээд стаканаар 250 байж те. 1 2 3 гэж 750 шүү. Усуурцгаа ирүүл болчихлаа шүү дээ. Тийм байна. Ирүүлж ядчих шүү дээ. Манай идэгчтэй шүү. Одоо хоёлаа өмнө уулзч яхад яг энэ олон шивс байгааг л дээ. Тийм шүү. Тийм тий. Тэгээд гинт хийлгцэн байсан. Тэгээ би харж илаа л да. Одоо урлагийн замаас одоо урлаг руу тий эргэлт буцалтгүй орчуудаа гэж л харж илаа. Зөвхөн миний л зөв харсан ойлголт юм да. Тэгэхээр одоо яг хүн өөрийнхөө нүүрэн дээр шивс хийлгэндэг бол нэлээд зөрөгтэй алах мах. Тэгж арай яриад байгаа. Гэхдээ нэг сүстэй зөрөгтэй юм биш л дээ энэ чинь. Нүүрэн дээр шивээс хэлэх бол хамгийн хайрч бага өвддөг байхгүй юу? Өвдөлтийн хувьд тий. Өвдөлтийн хувьд. Тэгээд одоо нэг юм чамаа ингээ ажил авахгүй штэ ч юм уу. Хөгшин болоо харамсан штэ ч юм уу. Нэг тийм хөгшин аргумент л байгаа байхгүй юу? Тэгээд тэд нар нь яг үнэндээ амьдрал дээр наалддаггүй аргумент байгаа байхгүй юу? Тэр аргументууд яг үнэндээ би хөгшин болохгүй байхгүй юу? Яг үнэндээ би ажилд олж болох. Одоо ажилд орох гэдэг чинь намайг одоо хүмүүс ажилд авах гэдэг яг үнэндээ маркетингийн менежер. Хамгийн би ингээ ажилд орохгүй намайг ингээ гэсэн чинь ингээ бүр ингээ ойлоо явуулж байгаа. Ингээ манай маркетинг албанд чи ингээ маркетингийг аим шат юм байна. Би ч нүүн дээр шүү. Тэр хамаагүй манай маркетинг чи ингээ 2020 онд ингээ амьдрал өөр болчиход байгаа юм. Одоо 168 гэдэг. Одоо 168 гэдэг брэнд миний нэгчүүд брэнд болчиход шүү дээ. Тэгэнгүүт Adidas гэдэг брэнд шүү дээ. Adidas бит хоёрын ингээд хин илүү брэнд өгөнгүүт яг зах зээлийнхаа нэг сегментийн аваад хайцангуй аваад үзэнгүүт минийх баг Adidas илүү брэнд байгаа байхгүй. Тэгэнгүүт Adidas ч юм уу намайг маркетинг менежертэй авахыг хүсэж байгаа байхгүй. Тэр нүүрэн дээр шивэстэй байна уу, майн уу хамаагүй. Тэгэхээр тэр нүүрэн дээр шивэстэй байх нь яг үүндээ нэг юм илэрхийлэхгүй болсон байгаа байхгүй. Одоо энэ 2020 онд ч юм уу. Нэг ревю дээрээс залуучууд хүүхдүүдэд хандаад нүүрэн дээрээ шивээс битгий хийлээрэй гэж уриалж байгааг сонссон. Тий. Тэгээд яагаад тэгсэн? Тэр яг нөгөө үзэгчдийн хүсэж байгаа юмыг л ярьж өгсөн юм. Тийм яаж өгсөн байхгүй. За. Тэрнээс би энэ согтод наа. Яг болохгүй юм ялгаад наа. Йоо. Magic. Би чи аим нөгөө ууч муудаг байхгүй нэг. Тэгээ айгу худан согтдод юм аа. Тэрнээс шүүгнаа сайхан шивээс хэлчих хэрэгтэй байхгүй. Чи ингэж бүр ингэ нүүрэн дээр ингэ балаа юм шүүлчих хэрэгтэй байхгүй. Тэглээгээд чи ингээ амжилтанд амьдч чадчихвэл тий чи ерөнхийдөө бол нэг үгээр хэлэхэд бол комфорт зоноос гарч байгаа хэлбэр л байхгүй да. Нүүн дээр шивэслэх чинь бол чи ягаад ч комфорт зоноос байж чадахгүй байхгүй. Хүмүүс ч амтай хүн шиг хайцахгүй гэсэн. Хүмүүс чинь яг нэг бол чи бүр 168 шиг байна. Эсвэл амар ханах газар байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр амар мундаг ингээд өөрийгөө заавал амжилтанд хүрэх тэр амжилтанд хүрэхээс аргагүй байдалд оруулж байгаа нэг гац нь одоо тэр нүүрэн дээр шивэлгэж байгаа комфорт зоноос гарч байгаа л нэг арга гэсэн үг тийм. 168-ыг рэпер гэх үү, дуучин гэх үү, яруу найрагч гэх үү? Гэхдээ харин рэпер гэж намайг цай танилцуулж тийм. Харин тийм. Гэхдээ яг тэр гэж болно л та рэп хийсэн дуу байдаг болохоор тэгж болж байгаа. Тэрнээс би чи уг нь бол зүгээр л артист гэж юм байна байхгүй. Эсвэл перформер ч юм уу? Перформер ч юм уу тийм их үү. Тэгэхээр яруу найрагч. Яруу найрагчаас байж болно. Чи зөндөөл юм болчиход байгаа юм л да. Яг нэг жанрт баригдахгүй нь шүү дээ. Тийм. Яг яруу найраг битсэн л дээ. Яруу найраг гэдэг үг надтай холбогддог нь бас их
их баярлалаа шүү дээ санагдаад байхгүй. Намаа явна гэдэг үгтэй холбоотой гэдэг. Тэр нь болохоор юу гэх нөгөө нэг ингээ бичсэн юмнууд нь миний бичсэн юмнууд нь явна гэдэг төрөл орохын тулд ингээ дуу болсон, өгнүүд нь их тийм яруу байсан. Тэгээ болор баярч гэдэг нөгөө нэг юм болдог байсан мэдэх үү? Тэр мэд болдог байсан. Тэгээд нэг тэрний төлөө хайлт явсныхын төлөө тэгээд байгаа юм шиг үлээ. Өмнөх үеийн яруу найрагчдаас одоо урам авдаг хүн байдаг уу? Одоо уншдаг, шүлгийг унших дуртай ч юм. Харин би яагаад болов байрны шилвэ гэдэг юм хийсэн бэ гэдгээс тэрний хариулт олж ирэх гэдэг байгаа байхгүй. Би хэрвээ тэднийг ингээд өмнөх Монголын яруу найрагчдын одоо яруу найргийн нэг юм холбоочлол нэг тийм байгаад байдаг шүү дээ. Тэрийг үздэг байсан бол болоо том хийх байсан байхгүй. Тэрийг үздэггүй болохоор болов байрны шилвэ хийсэн байхгүй. Би ямар ч болрыг үүсгэсэн байна. Тийм ямар ч тийм юм байхгүй. Ямар ч тийм одоо өмнөх их суул ганц хэрэгэлсэн юм нь монгол хэлийг хэрэгэлсэн. Тэгснэ монгол хэл дээр юм ялгаа байгаад байсан. Тэгсэн мөртлөө тэднээс би юм аваагүй. Бидний одоо нэг тийм сэдвэн ч юм уу эсвэл хэрэгж байгаа үгэн ч юм уу нэг тийм ялгаа найргийн хөтө нэг шинэлэг байгаа даахгүй. Ягаад вэ шинэлэг вэ гэхээр бид тэднийг дуурайгаагүй ингэж өөрсдийнхөө артистик тэр бичвэрийн хэлбэрийн ялгаа найргийн гэсэн мөртлөө тэрийг ашигласан болохоор тэгж байгаа юм л да. Зураач 168-ийн зураач. Энэ ямар жанрт орох вэ? Харин тэр бол яг хуу тэр чи одоо ингээд намайг илэрхийлж байгаа юм л да. Яг цаад утга нь бол би чинь тэр аян дээр ингээд фристайл хийж байгаа байхгүй юу? Би ингээд надад тийм амар креативити байсан байхгүй. Би ингээд урлаг хиймэл санагдаад байгаа байхгүй. Бүр ингээд цангаад ингээд гаргаж ирээд ингээд татмаа санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд студи хаад ингээд нэг хүн ай тавиад тэгээд би зүгээр л ингээд тэр аян тохиолаад ингээд хоолоогоо чеклээл ингээд бичиж үзэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр нь тийм болсон байхгүй юу? Тэгэхээр тэр бол ингээд original content гэдэг санаа байхгүй юу? Original гэдэг чинь одоо ямар нэгэн үзэгчдэд бэлдээгүү, ямар нэгэн одоо тэр зах зээл юу хүсэж байгааг бэлдээгүү, эсвэл ямар нэгэн индастригийн чиг хандлал бэлдээгүү. Яг зөвхөн тэр хүний дан creativity хасан байгаа байхгүй юу? Тэгээд зураачтай бас нэг гоё юм ярихгүй юу гэсэн. Урлаг Монголд хөгжихийн төлөө энэ crew юу төсөл үү? Энэ бол хөдөлгөөн. Хөдөлгөөн. Тийм. Манай одоо энэ Motor-гийн компани ч юу хийж байгаа вэ гэхээр хөдөлгөөн гэдэг product үйлдвэрлэж байгаа байхгүй юу? Хөдөлгөөн гэдэг бүтээгдэхүүн байж болох юм байна гэж бид бодсон байхгүй юу? Тэгэхээр хөдөлгөөн гэж одоо бүр юу ахын да брэнд болгож хөгжүүлээд байна. Хөдөлгөөн гэдэг нэг бүтээгдэхүүн зах зээлээр нийлүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэнгүүд Урлаг Монголд хөгжихийн төлөө гэдэг хөдөлгөөний тестэлж үзэж байгаа байхгүй юу? Тэрнээс өмнө яг нэг Улаанбаатарт Амжилт Улаанбаатар жаргалтай гэдэг хөдөлгөөний үзье. Тэгээ хоёр дахь нь болохоор Урлаг Монгол хөгжихийн төлөө. Тэгээ хөдөлгөөн гингүүд чинь одоо пандемик гэдэг шиг пандемикийг арай гүйцэхгүй ч гэсэн айгүй том бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Яг зах зээлийн бизнесийн талаас нь харах юм бол одоо мерчендайзтай тоглолттой аатай үгтэй брендингтэй ингээ хүн болгоны ингээ нүдийг хааж чаддаг амар том бүтээгдэхүүн болж байгаа байхгүй. Тэгээ тэр нь ингээд Урлаг Монгол хөгжинд нэг юм мототой ингээ мерчендайзтай хэдэн артистуудтай тоглолттой нэвтрүүлэгтэй ингээ баах юмнуудыг хаасан ингээ том төсөл шиг тэр хөдөлгөөн. Тийм л юм тоошч үзсэн зүгээр. Дуусч юм уу? Дуусч шүү дээ. Одоо тийхгүй шүү дээ. Яваад байгаа л та. Тийхгүй юм уу? Тийм одоо тийхгүй шүү. Одоо бид чинь өөр хөдөлгөөнд явж байгаа. Сүүлийн үеийн залуучууд одоо crew-д харьяалагдах нэг тийм хэрэгцээ байгаад байна тий. Одоо ямар нэгэн crew, ямар нэгэн бүлэгт нэлээд олон crew-нүүд байх шиг байна. Тийм. Монголд хамгийн нөлөө бүхий crew танихаар ямар crew байна одоо өнөөдрийн байдлаар? Одоо мэдээж урлаг сайн сайхныг түгэх зорилго тавиад шүү дээ. Урлагийг түгэх. Тэр нөгөө crew нэг харьяалагдах хэрэгцээ байгаа гэдэг нь бол хамгийн том point нөхгүй. Тэнгүү тэр хэрэгцээг яаж хангахын тулд тэгэхэд одоо жишээлбэл манайх одоо өөрсдийн гэсэн нэг crew-тэй байхгүй юу? Motor gang гэдэг. Тэр crew гэж нийлж болно, gang гэж болно, юу гэж нийлж болно. Тэгэхээр тэр юмд харьяалагдах хэрэгцээ хүмүүст байгаа даагийг хангахын тулд бид нэр одоо нэг юм crew гэдэг чинь одоо нэг байгууллага гэж хэлж болно шүү дээ. Ерөнхийдөө тийм нэгдэл бүлэг. Тэнгүүтээ тэр юм нь одоо нэг хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг. Ивент зохион байгуулдаг, хувцас үйлдвэрлэдэг,
соло артист карьер хөгжүүлдэг. Тэнгүүтээ дуутай, тэнгүүтээ ингээд стрит арт март гэд яаж ч болдог. Хамгийн гол нь яаж ч болохдоо дунд нь концепт нэг байгаа байхгүй. Мотор гэдэг нэг тийм өнгөн ч гэдэм үү нэг тийм залуу хүмүүсийн юм уу гэсэн. Тэгээд тэр нь хамгийн гол point нь энэ нэг decentralized gang байгаа байхгүй. Тэгэхээр нь шүү дээ. Нэг байгууллага шиг юм centralized биш. Одоо жишээлбэл моторын хувцсыг би хийдэг байгаа байхгүй. Яг би нэг юм моторыг явдаг ч гэсэн моторын хувцсыг өөр хүмүүс хийдэг. Хан дээр моторыг зугаад байгаа хүмүүс би биш гэсэн үг. Моторын хувцсыг би моторын ивент болж байгаа тийм би биш. Хийж байгаа ш мэдэхгүй. Тэр чинь бүр нэг тийм decentralized юм болчих чинь. Яг тийм байгаа болохоор бид нэг юм 2020 оны амар тийм ирээдүг байгаа шинж чанартай байгаа байхгүй. Хамгийн нөлөөлөх crew Мотор шүү дээ. Би ч өөрөө мотор шүү дээ. Одоо юу байгаа? Хар мас харгас хүчрхийлэл гэж нэртэй студ байгаа тийм. Хар маф. Хар маф тийм. Энэ яагаад ийм нэртэй юм бэ? Тэр үгээс өмнө сонсож байгаагүй юу? Үгүй. Тэр нөгөө нэг Ирэнээс ингээд Монгол руу хил гарч хахад нөгөө явганаар хил гарахад ингээд өвөр Монголын хил дээр ингээд нэг тийм сонир монгол хэл байдаг шүү дээ. Тэрүүгээр хил гаргахгүй гэсэн үг нь хар маф харгас хүчрхийллийг хэлээр гаргахыг хориглоо мориглоо гэсэн үг байхгүй юу? Тэр амар тийм сонио үг байхгүй ингээд юу гэдэг юм бэ? Хар маф харгас хүчрхийлэл нэг тийм өвөр монгол үг байхгүй юу? Тэгээд тэр юус ингээд цаанаас гараагүй байхгүй. Тэгээ бид нэр тэр нөгөө нэг хийж байгаа юм хүндрүүлжтэй гэж хэлж байгаа нь тэр л дээ. Амар харамаа факс. Тэр яг үндэ бол тэр жинхэнэ ойлог референс нь өвөр Монголын замын үеийн хэлдэг байдаг байхгүй. Одоо энэ тэгэхээр танаа бүлгийн студ гэсэн үг үү? Тийм одоо манай одоо мотор тэгээ яаша хоёр нэгдээд яаша ч бас нэг тийм байгаа байхгүй. Тэгээ бүх артистуудынхаа уран бүтээлийг хийн. Тийм бүх артистуудын уран бүтээл яг жинхэнэ уран бүтээлийг зориулсан студ байгаа гэсэн үг. 168 гэдэг одоо артистийн хувьд нилээд бас анхаарал одоо сүүлийн хүмүүсийн анхаарлыг нилээд татж байна. Их олон өвөрмөц зүйлээр. Энэ дотор манай найруулагчийн багийнхны нэг анхаарлыг татсан зүйл юу байсан бэ гэхээр таны уран бүтээлийн SoundCloud дээрх одоо artwork-од нилээ уран сонирхол татсан. Тэгээд эдгээрээс бүгдээрээ яг манай үзэгчдэд ганц нэгхэн artwork-ыг тайлбарлаж өгөөч гэж хүсэх гээд. Оо за яваа юм. Танаас тийм хамгийн шилдэг асуулттай нэвтрүүлэг байна. Тийм үү? Уг нь нэр ийм шал тэлэг байдаг байхгүй. Баярлалаа. За, эхний постэр. За энэ болохоор яаж байгаа юм аа? Энэ болохоор яг ориг одоо artwork нь юу байхгүй юу? Нөгөө нэг хиний. Оо хин блэ? Нөгөө нэг амар алдартай фонки хийдэг хүн чинь юм блэ? Tommy Wright аахгүй. Tommy Wright гол байх аахгүй да. Энэ байгаас Tommy Wright гол. Тэнгүүтээ тэр чинь одоо 1996 оны артист аахгүй юу? Фонк гэдэг Техасын хийдэг байсан. Амар алдартай одоо сүүлийн алдартай болоод байгаа. Тэгээд тэрний постэр нь ийм байдаг байсан аахгүй юу? Энд ч одоо панаалтай болдог байгаа сте. Ингээд юм авс байж маа дахин дүүж мөснө хоёр юм үзэн байснаа feed me before they kill me ингэж авч иймэрхүү энэ одоо 96 фотошоп гэж байхгүйсэн юунд дээр ч гэдэг байсан мэддэхгүй нэг тийм амар одоо нэг кассетны artwork байхгүй. Тэнгүүд энийг хаасчаад ерөнхийдөө plagiarism хийж ин гэсэн үг л те. Тэгээ өөрийнхөө зургийг тавиад ингээд миний нүүр байгаад энд нас миний нүүр байгаад тэгээ энд нь мотор лого наагаад тэгээд болцсон гэсэн. Тэгэхээр энэ нэг reference-ийн хүмүүс мэддэг бол айгу хэрэгтэй. Тэгээд энэ панаалтай одоо би референс яагаад plagiarism хийсэн бэ гэхээр энэ нэг юм чинь ингээд үхэхгүй байгаасай одоо миний сонсож байгаа зах зээл дахиад энийг хараад ямар гоё юм бэ гэж бодоосай. Энийгээ би одоо Tommy Wright-ийг жишээлбэл маш их хүндэлж Tommy Wright-ийн artwork-ыг бас та нар миний artwork-ыг монтдог байна гэж бодож байгаа шиг бодож байна гэсэн үг байхгүй. За баярлалаа. Дараагийн artwork. За энэ одоо юу юм бэ? Нилийн чанар мутаалаа гэж тий. Уусаа энэ чанар мутаал юм байна л да. За энэ бол гэхдээ бас амар юм багхгүй да уг нь бол. Би нөгөө нэг одоо энэнийг яаж хийж ийна гэхээр нэг юм утсан дээр гэдэг багхгүй энэ чинь. Фото layers гэдэг юм ийм. Тэгэхээр нэг баахан layers-ууд авалцсан байгаа гэсэн багхгүй. Тэгээ layer болгоно нь
маш чанартай урлаг гэсэн үг. Яг урлагийн бүтээл байгаа байхгүй юу? Ингэхдээ хэзээс энэ чинь юу байхгүй да. Энэ ард нь 200-ийн зураг байгаа. Ингээд бэлэн мөнгөнд дунд ингээд хөвтөж байгаа. Бахан 20,000 төгрөг дунд хөвтөж байгаа 200 байгаа. Тэгвэл дээрээс нь энэ нэг могоо байгаад байгаа. Тийм байна. Тийм. Тэнгүүтээ энэ би ингээд микрофонд дуулж байгаа. Тэгээ яашагийн лого байгаа, Ленингийн нүүр байгаа. Лен болцсон биш үү? Тийм би ингээд Ленин болчиход байгаа юм. Тийм байна. Медалаар орж ирж байна. Тийм. Тэгээд энэ өөр артлын зураг нь ер нь бол нэг баахан ингээд арт воркуудыг хоомд холцсон байгаа байхгүй. Тухайн үеийн мэдрэмжүүд л яваад идэв шүү дээ тийм үү? Ер нь бол айгүй чанартай болгоул гэсэн үг л тийм. Айгүй чанартай болгоулыг хожаад гаргаж иж байгаа. Дараагийн артвар. За. Энэ болохоор яг миний нөгөө нэг дууны юм л да. Энэ дотор яагаад ийм амжиргаа цагаан байгаа юм бэ? Энэ амар олон байгаа сте. Би энэ бол ийм ёо тий. Би нэг үзлэг хамаа байна. Амжиргаа цагаан байгаа байхгүй. Дотор нь ингээд ийм хүн байгаа байхгүй. Ингээд яаж ч ингэж уусаа тий. Тэгс нэг ачаанд нь би юу байхгүй тэгэхээр. Тэгээ энэ биений усаахан багч чадлаа шүү дээ. Энэ биений дахиад би байгаа. Тэгвэл би ингэж чихээ авч байгаа байхгүй. Энэ ингэ би чихээ авч байгаа байхгүй яг үндэ чүтэн зэр ингэ. Чихээ авах гоо тэгээд гэж байгаа байхгүй. Гэж байгаа байхгүй. Тэгээд энэ чихээ авч байгаа нөөцөд юу вэ гэсэн чинь that's how my music goes to your ear гэж байгаа байхгүй. Shit. Жаа. Зүүжэрнэ. Тэгвэл энэ нь ингээд дахиад би ингэж нэг сууснаа. Энд нь ингээд бас би нэг суугаад байгаа. Тэгснэ энэ нэг ийм хтэй хүн байгаад байгаа. Тэгснэ энэ нэг Гигэ Мария байж байгаа л. Тэгснэ энэ толгой ингээд бидний одоо Солонгос тавсан зураг байгаа байхгүй юу? Шиг Бээжинд энэ ингээд би энэ ингээд нэг ах. Энэ ингээд Синкми, энэ ингээд Цендо, Curtis, энэ бас нэг Итали DJ, энэ болохоор Солонгос DJ, энэ болохоор Анчлуу. Тэг ингээд баахан амар олон референстэй. Энэ ингээд Нарка гэдэг нэг хүүхдийн тооны доо байдаг өсч юм байдیں۔ Тийм. Өсчний хаяг хүртэл явж байгаа. Тийм. За дараагийн. За энэ бол бас гайхалтай л та. За эдгээр бол бас үнэхээр сонгодог байхгүй юу? За энэ болохоор одоо би одоо ийм хувцастай ингэж байж байгаа. Би одоо ийм хувцастай ингэж байж байгаа. Би одоо ийм хувцастай ингэж байж байгаа. Тэгснэ ард ийм болов байгаа. Тэг ингэж яг нэг миний бас би ч нэг 100 ихээс өмнө ийм мэдвэс байхгүй юу? Аа. Бүр ийм ихээс өмнө 100 байхгүй юу? Тэгэхээр надад ингээд нэг креативийг гаргах шаардлага заавал байгаад байсан байхгүй юу? Сотогийн яасан чинь нэг урлагийн байх шаардлага. Тий. Тэнгүүд тэрийгээ би бүр ингэж гаргаад 100 байхгүй гэнэ бол. Тэгээ 100 ч нөгөө нэг ингэ удаан цуг зурдаг миний нодоо өвддөг болоод тэгээ нодоо өвддөг болохоор чадахгүй болоод утсан дээр хийдэг байсан байхгүй юу? Тэгээ утсан дээр хийдэг болсон чинь креативити ингэ ийм мэдээ болцсон байхгүй юу? Тийм коллаж хийдэг болсон. Тэгээд тэр нь нөгөө нэг миний аюу референс сайтай гин чин чанал та. Гайхалтай. Тийм тэгэл ингээл ийм ийсэн. Сүүлийн арт. Оо. Бас л те. Ингэхдээ энэ жоохон хөлхөн те. Энийг хэвээ мэдэх юм бол энэ бол мим босон байт энэ хэсэг. Ийм нэг мим гардаг байсан. Тэгээд энэ болохоор мим, энэ болохоор классик, энэ болохоор бас нэг сони юм. Энд дээр би нөгөөдөө хийсэн байсан. Энэ бас классик, энэ болохоор бас нэг юм. Тэгээд мотолог. Тэгээд нэг юм болоо. Тийм. Эднес чи миний стилийг хаварж байгаа юм нийлээд. Ааха. Гайхалтай. Бас нэлээд шинэ урлаг энэ бол. Үзээд ингээд автомаар айгу сонирхолтой санагддаг. Баялаа. Бүтээл сэтгэлгээ таны хувьд юу вэ? Бүтээл сэтгэлгээ гэж. Бүтээл сэтгэлгээ гингүүт би одоо яг ингээд ярих гэхээр би нөгөө нэг соёсын хүмүүс ихээд байхгүй. Соёсын хүмүүс чинь ингээд урлаг гэдэг юм ингээд автомат байхгүй. Аа. Манах гэдэг. Тэгвэл би ингээд урлаг гингүүт болоо яадаг юм шиг боддог. Аа. Тэгээд тэр хүмүүсээс арай өөр юм ярих гэдэг шүү дээ. Тийм өөр юм ярих гэдэг байхгүй. Тэнгүүд тэрэндээ болгоод би урлаг гэж ярангууд урлаг гэдэг чинь ингэж заадаг юм биш, сургадаг юм биш, болохгүй ингэж болохгүй гэдэг юм урлаг байх ёсгүй гэж боддог байхгүй юу? Миний хараад. Тэгвэл урлаг хиняхаач гэж болно. Тэнгүүд ингээд бүтээл сэтгэлгээ дээрээ хүн яа ингээд би юм хийя, би ингээд нэг юм нэвтрүүлэг хий, эсвэл ингээд нэг ширээ хий, эсвэл хамт хий, зураг хий, нэг юм ингээд өөрийн гэсэн нэг юм
юмаа гаргаж таны зургууд чи одоо миний хүүхдүүд гэсэн үг шүү дээ бараг надаас ингээд гаад ичж байгаа бүг гээ гаад ичж байгаа миний бүтээл болчих жоохоо байхгүй би баахан юм ашигласан ч гэсэн тэгээд наа чи одоо урлаг гэхэд хамгийн хэцүү байхгүй яа тэгвэл урлаг биш гих зөндөө олон шалтгаанууд байгаа байхгүй ингээд баахан юм хулгаалцсан зохиомжч байхгүй өнгө ингэж гарч ирсэн яаж ч ингэж урлаг биш гэж болно тэгтээ энийгээ би урлаг гээд би үнэнгээсээ бүтээсэн. Тийм болохоор урлаг гэдэг баг. Тийм болохоор бүтээл цэцлэг гэдэг юм яг тэр нэг юмаа гаргаж ирэхэд нь ямар нэгэн саад хориг өөрөө ингэж гаргаж чадж байгаа тэр нэг хүнийхэн зориг нь л яг бүтээл цэцлэг болж байгаа юм бол. Юм хийх гэсэн санаа байгаад хүмүүс ингэж нөгөө нэг эсэргүүцлийн дийлэхгүй юмаа хийж чаддгүй байхгүй. Би ингэ хийхээр тийм айгаад миний урлаг хинжиж байх. Тэр болгоныг эсэргүүцч ингэж өөртөө итгэлтэй байж чадж байгаагаар яг бүтээцдэг гэж байгаа би бодож байгаа. Одоо таны уран бүтээлүүдийг харахаар нэлээд энгийн харагддаг. Жишээ нь юу гэдэг студид дуугаа бичижснээ баг шууд уцаараа гараал те клипээ хийчдэг. Тэгээд тэрийг ингээд дүрсчүүлээд цацчихна. Магадгүй одоо энэ нэг юм энгийн байгаад байна шүү дээ. Одоо маш их студ продакшн бичлэг болохгүйгээр хийгээд байгаа. Энэ нь бас нэг төрлийн бүтээл сэтгэлгээ юм болов уу гэж хараад байдیں۔ Тийм. Одоо яг тэр нөгөө нэг одоо процедурын тоог багсаж байгаа байхгүй юу? Аль болох дундах процедуруудыг устгаж байгаа байхгүй. Тех тусам урлаг болж байгаа байхгүй. Олон процедуртай байх тусмаа тэр чинь урлаг биш ажил болчихж байгаа байхгүй. Тэгэхээр урлаг гэдэг чинь яг тэр толгон мэдрэмж байх хэрэгтэй шүү дээ. Толгон акшн яг тэр тухайн үеийн нэг тийм бүтээлцэлгээ нэг тийм толгон юмнууд нь олон процедур байх тусмаа тэр нь устдчихдаг байхгүй. Алдагдаад механик болоод ажиллаад тэрийг багасгах тусам урлаг олчихно гэдэг тэр поинтыг өгөхын тулд маа шууд ингэж засаад байгаа. Тэгсэн чинь тэрэндээ нэх болоод байгаа байхгүй та. Маш гоё хариулт байна. Маш гоё асуулт байна. Нэг асуулт үлдэж байна. Тэр асуулт нь одоо олон телевизийн ярилцлага те ингээд өөртөө ч та хэд ярилцлагын контентууд хийгээд ингээд явж байгаа энэ үед надаас нэг энэ асуултыг асуучаасаа гэж боддог асуулт байна уу? Байд юм да. Яг час гэсэн нэг асуултыг та гаргаж ирээд өөрөө түүндээ хариулна. Тэгэхээр одоо санаад авчихгүй наа. Яна. Тэгвэл бид нар юу нэ? Одоо манай үзэгчид, манай багийнхан ч тэр энд сууж байгаа хүмүүс ч тэр та бид бүгдээрээ урлагийг Монголд хөгжүүлэхийн төлөө хамгийн түрүүнд хийж чадах алхмыг бидэнд хэлж өгнө. Надаа энэ гоё асуултыг хариулах эрхийг өгсөнд баярлалаа. За тэгэхээр би яг хариулж өгье. За тэгэхээр надаа бол одоо тэрийг хөгжүүлэх юмны төлөө хүн болгон креатив гэдэг зүйлүүд гаргах гэсэн шүү дээ. Яг тэрний гол одоо тэр хөгжүүлэх гээд байгаа юмд нь ignorant байха болосоо гэж хэлмээр байгаа. Аль болох л одоо би нэг юм ингэж хэлж үздэг байхгүй юу? Ерөнхий боловсрол байха болосоо гэж би одоо жишээлбэл ингэж хэлдэг байхгүй юу? Тэгэнгүүт дунд сургууль. Тийм одоо дунд сургууль, бага сургууль бүр ингэ ерөнхий боловсрол гэдэг юм олохоо болчихосоо. Тэр бол буруу гэж би хэлж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэрэн дээр одоо хамгийн ignorant байх одоо point байгаа шүү дээ. Тэрэн дээр бол яаж ч утсан бас эсэргүүцсэн шүү дээ. Ямар ч open minded хүн байсан бас эсэргүүцдэг байхгүй юу? Тэгэхээр тэр нь яг үндэ ерөнхий боловсрол би болох буруу гэдэг юм биш. Тэр нь яг үндэ чиний ignorant зан чин ингээ байгаа шүү. Чи өөрийгөө open minded бодож байгаа ч гэсэн тэрэн дээр бол чи ignorant байгаа шүү гэж чи хэлэх гээд байгаа байхгүй юу? Ямар нэгэн байдлаар байдаг байна шүү. Ямар нэгэн байдлаар тийм. Тэгэхээр яг тэрийг ингэж эвдэж чадах юм бол яг одоо жинхэнэ хөгжил ирэх гэдэг шүү дээ. Яг тэгвэл одоо 2020 он гэдэг чинь нэг юм байсан юм биш шүү дээ. Ингээд бид нар яаж ч болох байхгүй яг үүндээ энийг өөрчилж бид нар одоо ингээд бид нар л гэж бодож байгаа шүү дээ. Амьдж байгаа хүмүүс нь. Тэгэхээр тэгэж мэгж хааж мааддаг ингэж team open mind байгаасаа тэгвэл яг үнэнгээсээ урлаг гоё хөгжиж шүү. Урлаг мэтчлэн хөгжиж шүү гэж хэлдэг. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Late Night нэвтрүүлгийн цаашийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Өнөөдрийн манай бичлэг Чүчү Travel Club-аас та бүхэнд амжилттай хийгдэж хүрлээ. Бидэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн шинэ дугаараар эргээд уулзтлаа баярлалаа. Гэхдээ нэвтрүүлгийн төгсгөлд та бүхэнд өнөөдрийн манай зочин артист 168 өөрийнхөө цоо шинэ уран бүтээлийг
хүрэх болно. After